анагаах ухааны энэрэл дээд сургууль доктор профессор Доржийн санаачлагаар 1999 онд анх байгуулагдсан. Манай сургууль бол их барихгүй совилгын чиглэлийн хувийн хвшлийн анхны сургууль. Тэгээд 19 дахь жилдээ үйл ажиллагаа хэвэн явуулж байна. За манай сургууль нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага ухамсарлаж татвартай холбоотой ямар нэгэн зөрчил боловсролгүй хүлээсэн үргээд ийлүүлж ирсэн байгаа. За ер нь бол хувь хүмч байгуулагч татвараар таг хугацаанд төлж явах нь бол улс орны өмнө хүлээсэн үргээ биелүүлж бас эдийн засагт нэмрээ оруулж авах юм чухал хариуцлагатай юм үйлдэл байдаг. Тэгээд бид бол энэ нөөтийн тухай хууль хэрэгжсэн хугацаанаас эхлээд оюутнуудаа захин баримтыг нь олгож ирсэн байна. За тэгээд энэ баримтаа оюутан маань аваад нөөтийн цуглаанд оролцож явах юм боломжтой байдаг. Эх оронч үзэл бол татвар төлөхөөс эхэлдэг юм шүү гэж. Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг.